Та хийж байгаа төсөлтөө слайдуудыг бүгдийг нь оруулсны дараа бүх агуулга, тусгай эффектүүд, сорилын асуултууд, сорилын үр дүнгийн слайдыг шалгаж үзээд боллоо гэж үзвэл publish буюу нийтлэх хэрэгтэй байдаг. За суралцагч нарт хүртээмжтэй болох publish буюу нийтлэх үйл ажиллагааг хэд хэдэн аргаар хийж болдог. Нийтлэх үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй байдаг. Иймээс төслийг слайдаар нь шалгаж үгийн алдаа, функцүүд зөв ажиллаж байгаа эсхийг нягтлана. Слайд үүсгээд ямар нэгэн зүйл хийсний дараа заавал бид нар превью буюу урьдчилан харж шалгадаг нь ийм учиртай юм аа. Дасгалын chapter 6 утаснаас orientation 0630 цэг story файлыг нээсэн байна. Энд өмнө хийж байсан сорилын үр дүнгийн слайд харагдж байна. За бид зүүн хэсгээс scenes дэлгэгдсэнээс hotel background мөрийг сонгоё. За энэ слайдыг гаргалаа. Одоо бид төслийг preview буюу өөрчлөн харъя. Preview хийснээс төслийг бүхэлд нь буюу entire project мөрийг сонгоно. Төслийн хэмжээ, слайдуудын тоо болон контентоос шалтгаалж боловсруулалтын хугацаа янз бүр байдаг. Эхний слайд гарч ирж байна. За дэвсгэр аудио цаана явж байна. Сургалтыг эхлүүлэх эсвэл сорилын асуултанд хариулах цагийг тавьж байна. Сорилын асуултанд хариулах товчлоо тавьшээ. За quiz scene хэсгийн эхний слайд нэрж байна. Сорилыг эхлүүлэх эсвэл буцаад эхлэл слайд руу очих гэсэн хоёр товч энд харагдаж байна. За эхлэл слайд руу буцаад очих гэсэн товчтой туршаад үзье. Очиж байна. Дууны чанга суулгыг шалгаж үзье. За дуугийн багасгыг. Сургалтыг эхлүүлэх товч дээр товчлоо. За бид өмнө хийжсэн жишээ буудлын товч танилцуулга энд гарч ирж байна. Доор нь next буюу previous товчнууд харагдаж байна. Next товч дээр товчлоо. Энд завсрын сорилын асуулт гарч ирэх ёстой гарч ирж байна. Доор хариултын мөр дээр товшоод Arthur Landon гэж бичлээ. Submit товч дээр товчлоо. Энэ асуулт оноогүй асуулт ба гэдрэх холбооны текст мэдээллийг ажиллаж байгаа болно. За ажиллаж байна уу? Ажиллаж байна. Дараагийн слайдыг гаргая. Маусны сумыг зогсоолуудын дээгүүр өнхрүүлэхэд зогсоолын нэрийг хэлж байгаа аудио дуурах ёстой. Дуурч байна. Сонсогдох нь сул байвал чанга сулыг тохируулж өгч болно. Next товчтой товчлоо. Өрөөнүүдийн тухай зарим мэдээлэл байна. За next товчтой товчлоо. Бас өрөөний тухай мэдээлэл гарч байна. Next товчтой товчлоо. Үнийн тухай мэдээлэл байна. За энд гарчиг лого 2 жоохон давхцсан байна. Энийг янзлах хэрэгтэй. Next товчтой товчлоо. За энэ слайд боломжийн харагдаж байна. Next товчтой товшъя. Холбогдож болох мэдээллийн слайд гарч ирж байна. Next товчтой товчлоо. Орон нутгийн үзэсгэлэн газрууд гэсэн хэсэг рүү орж байна. Энэ лого дээр товшвол видео тоглох болно. За магадгүй лого дээр товшвол видео тоглогдно гэсэн тайлбар текст доор нь оруулж хэрэгтэй. Landon логоны зургийг энэ видеоны постер фрейм зураг болгож өмнө оруулсан байгаа. Next товч дээр товчлоо. Дараагийн слайдын зургуудад visual effect оруулж өгсөн. За маусны сумыг дээгүүр нь өнхрүүлэхэд зургийн оператор авч байгаа дууны эффект сонсогдно. Next товч дээр товчлоо. Слайд дээр зургуудад хүрээнүүд хийж өгсөн харагдаж байна. За next товч дээр товчлоо. Бас зургууд харагдаж байна. За next товч дээр товчлоо. Сорилын асуултын хэсэг рүү орж ирж байна. Yes товч дээр товшъя. Авах онооны тухай мэдээлэл гарч ирж байна. Слайдерын гүгчийг ийш тийш нөлөөлөхөд онооны процент, текст болон хүний нүүрний хувирлал өөрчлөгдөж гарах ёстой. За гарч байна. Өөрчлөгдөж байна. Next товч дээр товчлоо. Сорилын эхний асуулт гарч ирж байна. За ингээд яваад энд Excel хүснэгтээс оруулж ирсэн асуулт байна. False сонголтыг хийлээ. Submit товч дээр товчлоо. Буруу эсвэл зөв хариулсныг мэдээлэх feedback буюу гэдрэг холбооны мэдээлэл гарч ирж байна.
Feedback буюу гэдрэг холбооны мэдээлэл гарч ирэхгүй байх тохиолдолд энд хийж өгч болох юм. За continue товчийг товчлоо. Дараагийн слайд гарч ирлээ. Сонгоод submit товч дээр товшноо. За энд бас feedbackтэй юм байна. Дараагийн асуулт гарч ирж байна. Эхний 3-ыг нь сонгоод submit товч дээр товчлоо. Энэ хариулт зөв гэсэн feedback мэдээлэл гарч ирж байна. За энэ 3 слайдын feedback тохиолдол авах хэрэгтэй юм байна. Дараагийн асуулт руу орлоо. Логин хариулт өгөх ёстой. Англиар хариуг нь бичиж өгье. За зөв гэж байна. Энд бас feedback-ийг off болгох хэрэгтэй юм байна. За бидний өмнө үүсгэж ажиллаж байсан асуулт гарч ирж байна. False гэсэн сонголтыг хийгээд submit товч дээр дарлаа. Эндээс нэг сонголт хийлээ. Дараагийн асуултанд false төлөвийг сонглоо. Submit товч дээр товчлоо. За энд хэд хэдэн хариулт сонгоод submit товч дээр товшно. Одоо үр дүнгийн слайд гарч ирэх ёстой. Сорилын үр дүнгийн слайд гараад ирлээ. Хэдэн он авсныг харуулж байна. За review quiz буюу сорилыг хэрхэн өгснөө эргэж харъя. За аль нь зөв, аль нь бурууг харж болно. Зарим асуултын хариуг бид мэднэ. Ийм байдлаар review quiz товчны ажиллагааг шалгаж үзнэ. За хамгийн сүүлийн слайдыг харлаа. За одоо retry quiz буюу сорилыг дахиж өгөх товч ажиллаж байгаа эсхийг ийм байдлаар шалгана. За энэ слайд дээр previous next товчны шаардлагагүй учраас товчнуудаа нуух хэрэгтэйг саная. Харин курсыг орхих гэсэн товч шинээр оруулж өгөх хэрэгтэй юм байна. За ийм байдлаар шалгаж үзээд дээр өөрчлөлтүүд хийх хэрэгтэйг мэдэж аваад preview цонхоо хаалаа. Үний ус нарттай слайдаа олъё. 1-7 гэсэн слайд байна. Гарчгийн хүрээний зүүн талаас баруун тийш нь чирч багасгаж өгье. Автоматар үсгийн хэмжээ багасж ирж байна. Одоо quiz шийнийг сонгоё. Excel-ээс оруулж ирсэн 4 слайдыг гаргая. 3-ын 3 слайд байна. Слайдаа гаргаж ирээд question төлөвлөсний design tab дээр тавьшина. За энд feedback мөрний none төлөвийг сонгож өгнө. Дараагийн 3 слайд дээр энэ үйлдэлээ давтана. За Excel файлаас оруулж ирсэн асуултууд байгаа гэж хэлсэн. За сорилын үр дүнгийн слайдыг гаргаж ирье. Энэ слайд дээр бид next previous товчийг байхгүй болгох ёстой. Баруун доод голонд байгаа slide properties буюу слайдын шин чанарын тохируулгын icon дээр товшино. Энд байгаа previous next мөрнүүдийн идэвхжүүлгийг авч өгье. Ok товч дээр товшлоо. Review quiz, retry quiz хоёр товчоо сонгоод зүүн тийш нь жоохон хөдөлгөж өгье. За ингээд тэр зайд нь өөр шинээр exit нэртэй товч үүсэх болно. Insert гэснээс button дэлгдэг гэснээс өнцгөн дугуйрсан тэгш өнцгтийг сонгоё. Өмнөх товчнуудтай адил хэмжээтэй зурлаа. За англиар exit course буюу курсыг орхих гэж бичлээ. Товчны үрээ дээр товшоод баруун талд байх trigger-ийн панелаас button 3 мөрний доорх add trigger мөр дээр товчлоо. Action мөрөнд exit course гэсэн төлөвийг сонгож өгнө. When мөрөнд user clicks гэсэн төлөвийг сонголоо. Ok товчийг товчлоо. Button 1, 2, 3-ыг сольсон эсхийг бас шалгаж үзээрэй. Ер нь давхаргын нэрийг нь өөрчилсөн дээр байсан юм байна. За хугацааны панелд байгаа button 1-ийг review button гэж өөрчилье.
давхар гурт зохих нэрийг нь өөрчилж өгч байна. За энэ текстийн давхаргыг result текстгийн проценто мөрүүдийн хэвээр нь орхиё. Товчнуудын нэрийг retry button, за exit button гэж тусцас өөрчлөлөө. За төслөө хадгалаад дахиад превiew хийж үзэж болно. За ийм байдлаар бид энэсгээр төслийг нийтлэх бэлтгэл үе шатыг үзлээ.